Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амрыг ирье. За тэгэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа ардчилсан намаа сонгогдсон Баярмаа гишүүнд бас намар чуулга гэснээс хойш нэлээд олон асуудал хүнддэг ийм шударгуу мундаг эмэгтэй. Гэтэл одоо ингээд сүүлийн үеийн байдлаас харахад онлайн бүүлий бас нэлээд хийж ийн тухайн одоо тус эмэгтэй гишүүний хувьд бас сэтгэл санааны байдалд бас сүргээр их нөлөөлж ийн ийм онлайн бүүлий, онлайнаар доромжлох, гүтгэх, дээрлэх энэ байдлыг одоо бас үнэхэрийн хариуцлагатайгаар анзаарч үзэхгүй л энэ буруутах нэ. Намар ч гэсэн Баярмаа гишүүнтэй бит хоёрыг бас зүй бусаар гүтгэж одоо элд өвчнөд хамруулж доромжилсан хүний эрхийн комисс бит хоёрын өмнөөс цагдаад гомдол гаргасан гэсэн тэр үйл явц явж байгаа гэсэн. За хоёрдугаарт хамгийн гол нь юу вэ гэхээр Улсын их хурлын гишүүд бид бол ерөөсөө тийм тусдаа мундаг одоо онцгой гойд эрхтэй байхаар төрсэн хүмүүс биш ээ. Зүгээр одоо Монгол улс их орон нийгмийнхаа төлөө өөрсдийнхөө мэдлэг оюун чадвар мэдээлэлээ одоо өөрсдийнхөө одоо чадамжит хувь нэмрийг оруулъя, төлөөлөе гэд зориг шулуудан гарсан ийм хүмүүс штэ. Тэгээ зарим нь сонгож ийн, зарим сонгохдохгүй. Бид бол сонгогдсон ийм улс төрчид юм байна. Тэгээд энэ иргэд нийгмийнхаа төлөө засгийн газраас тухайн асуудалтай холбогдох этгээдүүдээс асуулт асуу штэ. Тэгэхээр асуултын хариуг өгөхдөө тухайн гишүүнд зориулж бус, нийгэмдээ зориулж бас хариулж байгаа. Тэр тус хувь гишүүний ард байгаа одоо хүмүүс, иргэн, бүлэг этгээдүүдэд зориулж бас хариулж байгаа гэдгээ бас бодохгүй бол хувь хүн хоорондын харилцаа юм шиг юм үүсэж гин. 3 дугаарт бас энэ одоо хоёр хүн муутахад дундх нь илрүүлж явах хэрэгтэй байтал хөндлөнгөөс бас ашигладаг ийм үйл явц байдаг. Ийм байгаа бол энийг одоо болиоч гэж уриалмаар амаа. Яагаад вэ гэхээр энэ байдал үргэлжлээд байх юм бол Монгол улс маань одоо хөгжих, дэвжих байтугай ингээд хоорондоо ингээд байнгын хагарсан, буруу одоо сүрэгт одоо хэрэлдсэн, хамаг хайрын цаг, энерги буруу зориулсан юм хар нэгэн болох нь томчууд бид нар яах вэ одоо удахгүй өнгөрөөд байхгүй болцгоо штэ. Гэтэл үр хүүхдүүд маань үлдэн ирээдүйн хойчтой сайхан эрүүл гэгээлэг оюун ухааныг дээдлсэн ийм хөгжил дэвшилтэй нийгмийг үлдээмээр байгаа шүү. Гишүүдийг ажлын нийлгээч, эр зориг нь битгий мохоогооч. Угаасаа гишүүд олон янз зоригтой, зориггүй, үг хэлд сурсан сураагүй, нийгмийн төлөө илүү хичээдэг нь байхад илүү хувийн эрх ашгааж хичээдэг нь ч би мэдээж бид нар бүхэл юм нүдэн дээр штэ. Тэгэхээр учиртай, утгатай, том зоригтой, мундаг сайхан шударга байдгаараа зөвийн төлөө хичээж амьдарцгаая. Нэгнийгээ бити дээрлэхэж, доромжилж, мотивацийг унгааж, айлгаж ичээгээч гэж бүх одоо энэ нийгмид амьдарч байгаа томчуулаас уриалмаараа нэгнийг бас хамгаалж өмгөөл сураасай гэж уриалмаар байна.